2026 оны 2 дугаар улиралд дэлхийн эдийн засагт хэд хэдэн чухал үйл явдлууд боллоо. 1-р улирлын Insight томилог дугаарт Иран болон Америк нэгдсэн улсын зөрчилдөөнд дөнгөж эхлэж байсан үеийн тухай дэлгэрэнгүй ярьж байсан бол энэ удаагийн дугаарт дайны нөхцөл байдал хэрхэн үргэлжилж байгаа болон хагас жилийн хугацаанд манай улсын эдийн засагт энэхүү нөхцөл байдал ямар нөлөө үзүүлсэнийг танилцуулна. Дайны нөхцөл байдлын үед хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү шилждэг байхад Ираны дайн ихэлснээс хойш нөхцөл байдал хурцдах үед түүхэн эдийн үн унах, нэг ялангуяа алтны яш унах зэрэг зүй тогтолыг харуулад байсан. 2 дугаар улирлын хувьд энэхүү хандлага өөрчлөгдөж, эсрэг зүй тогтолыг харуулж эхэллээ. Жишээлбэл 4 дугаар сард 4885 хүрээд байсан алтны ханш, дайны нөхцөл байдал болон 6 дугаар сарын 18-ны өдрийн Америкийн төв банкны бодлогын шийдвэрийн хүрээнд 17%-аар суларж, уг өдөр алтныш $4030 төрсөн байна. Төв банкны бодлогын шийдвэрт хөдөлмөрийн зах зээл болон инфляц хүчтэй нөлөөлдөг. Ялангуяа дэлхийн хамгийн том эдийн засагтай Америкийн нэгдсэн улсын төв банкны бодлогын шийдвэр хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хүчтэй нөлөө үзүүлж байна. Америкийн нэгдсэн улсын хувьд 1-р улиралд уналттай байсан хөдөлмөрийн зах зээл 2 дугаар улиралд сэргэж, шинээр бий болсон ажлын байрны тоо хүлээлтээс 2 дахин нэмэгдсэн байна. Америк улсын дотоод эдийн засагт хөдөлмөрийн зах сэргэж, инфляцийн эрсдэл өндөр хэвээр байгаагаас шалтгаалan Америкийн төв банк бодлогын хүүгээ өндөрт хэвээр үлдэх, нэмж өсгөх төсөөлөл рүү шилжлээ. Энэ улирлын онцлог үйл явдал бол 2018 оноос хойш тасралтгүй 8 жилийн хугацаанд ажиллаж байсан Америкийн төв банкны ерөнхийлөгч Жером Паул солигдож, шинэ ерөнхийлөгчөөр Кевин Варш гэх хүн томилогдлоо. Кевин Варшийг нэр дэвших үед олон нийтийн хандлага Дональд Трампын хүсснээр бодлогын хүүг бууруулна гэж таамаглаж байсан. Харин төв банкны шинэ ерөнхийлөгч 2026 оны 6 сарын 18-нд болсон анхны мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүгээ хэвээр хадгалах, энэ оны сүүлээр дахин нэг удаа өсгөх магадaltaй талаар мэдгдсэн. Үүний үр дүнд 2025 оноос хойш тасралтгүй сулраад байсан $10 индекс энэ удаа хүчтэй чангарч 2026 оны оргил түвшинд хүрээдэ. Энэ нь $10 чангарах зүй тогтолыг харуулах бөгөөд $10 эсрэг түүхэн эдийн үн унах, $10 эсрэг бусад орны валют сулрах зүй тогтолыг харуулж байна. Бусад улс орны хувьд 2 дугаар улиралд дайнаас шалтгаалсан инфляцийн эрсдэл огцом нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үн өсөд байгаа. Харин уг дайны нөхцөл байдал намжиж, энхийн гэрээ хэлэлцээр хийгдэх ажлууд 2 дугаар улиралд хийгдэж байгаа ч тодорхойгүй хэвээр байна. Жишээлбэл Японы төв банк бодлогын хүүгээ 0.25%-аар нэмэгдүүлж 1% хүргэсэн бол Европын холбооны төв банк бодлогын хүүгээ мөн адил 0.25%-аар нэмэгдүүлж 2.4%-д хүргээдэг. Английн болон Австралийн төв банкуд бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэрүүдийг гаргасан бол бүгд найрамдах Хятад ард улсын хувьд бусад улс орнуудаас ялгаатай байдлаар буюу дотоод эдийн засгийг дэмжих хүрээнд мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Олон улсын зах зээлд $10 индекс өсөлттэй байгаа хэдий ч манай улсын хувьд төгрөгийн $10-тай харьцах ханш өмнөх улирлын адил тогтвортой байна. Учир нь төгрөгийн $10-тай харьцах ханш нь голчлон манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл болон гадаадлуудын улсын нөөц зэрэг дотоод нөхцөл байдлаас хамаардаг. 2026 оны эхний 5 дугаар сарын өөрчлөлсөн гүйцэтгэлээр нийт экспорт $8.5 тэрбум давж өмнөх оны мөн үеэс 56.1% өссөн бол нийт импорт $4.9 тэрбум төрж өмнөх оны мөн үеэс 8% өсжээ. Сүүлийн саруудад шатхууны үнийн өсөлт болон олон улсын геополитикийн тодорхойгүй нөхцөл байдлаас шалтгаалж импортын зардал өсөх хандлагатай байгаа хэдий ч нүүрс болон зэсийн баяжмлын экспортын өсөлтөөр экспортын өсөлт өндөр хэвээр хадгалагдаж байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл эхний 5 сарын өөрчлөлсөн гүйцэтгэлээр $3.6 тэрбум төрсөн нь өмнөх оны мөн үеэс 4 дахин өндөр байгаа юм а. Үүнээс гадна аж ахуйн нэгж арилжааны банкуд гадаад их усүр таталт өндөр буйгаас үүдэн гадаадлуудын улсын нөөц оны эхнээс 10.4%-аар өсч түүхэн дээд түвшнөө дахин шинжилж $7.7 тэрбум хүрлээ. Энэхүү нөхцөл байдал нь төгрөгийн $10-тай харьцах ханш доктортой байх нөхцөл болж 2026 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар оны эхнээс 0.5% орчим суларч $3,576 хүрсэн байна. Харин төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн хувьд олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг тул манай улсын худалдааны голлох түнш орнуудын валют болох Хятадын юан болон Японы йентэй харьцах ханшийн талаар авч үзье. 2026 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар төгрөгийн юантай харьцах ханшийн хувьд өмнөх оны мөн үеэс 5.9%, оны эхнээс 3.7% суларч $527.63 төгрөгт хүрсэн бол йентэй харьцах ханш өмнөх оны мөн үеэс 8.9%, оны эхнээс 2.6% суларч $2,211 төгрөгт хүрсэн байна. Энэхүү юаны ханш чангарахад Хятад улсын хиймэл оюун ухаантай холбоотой технологийн экспортын өсөлт 5 дугаар сарын түүхэн дээд түвшиндээ хүрсэн хөнгөн цагааны экспорт болон дахилгаан автомашины экспортын өсөлт зэрэг нийт экспортын доктортой өсөлт нь гадаад худалдааны тэнцлийг ашигтай болгож байна. Мөн Америк Ираны зөрчилдөөнөөс үүдэн $10-аар дамгаалan төлөгддөг байсан шатхуун газрын тосны төлбөр
зарим тохиолдолд юанаар төлөгдөж байгаагаас үүдэн олон улсын зах зээлд юаны эрэлтийг нэмэгдүүлж юаны ханш чангарах нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Харин йений ханшийн сулралтан голчлон ам доллар болон йений хүний зөрүү өндөд хадгалагдаж байгаагаас үүдэлтэй байна. 2026 оны 6 дугаар сард Японы төв банк бодлогын хүүгээ тэг зууны 25.1-ээр өсгөж 1995 оноос хойш хамгийн өндөр түвшин буюу 1% хүргэсэн байна. Мөн Японы төв банк йений ханшийн сулралыг зогсоох зорилгоор 2026 оны 2 дугаар улиралд хэд хэдэн удаа зах зээлээс йен худалдан авч ам доллар нийлүүлэх интервенц хийсэн хэдий ч ам доллар йенийн ханш 161.60 төвшөнд хүрч 1986 оны 12 дугаар сараас хойш хамгийн сул түвшиндээ очсон байна. Энэ нь зах зээлд аль хэдийн энэхүү бодлогын хүний өсөлтийг шингээсэн нөхцөл байдлыг илэрхийлж буй бөгөөд Японы төв банк болон сангийн яамнаас ойрын хугацаанд йений сулралтай холбоотой цогц бодлого хэрэгжүүлэх хүлээлттэй байна. Харин одоо манай дотоод эдийн засагт нөхцөл байдал ямар байгаа талаар сонирхцгаая. 2026 оны эхний 5 сарын хугацаанд Монгол улсын эдийн засгийн гол статистикуудтай танилцгаая. Монгол улсын эдийн засгийн өсөлт 4-р сарын байдлаар 7.8% гарсан бөгөөд үүний дийлэн хувийг уулуурхайн салбар бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч нөгөө талаараа иргэдийн худалдаа авах чадварын түвшинг голлон илэрхийлж болох худалдаа үйлчлэлийн салбар эдийн засгийн өсөлтийг хойшин хасах утгатай гарснараа бодит байдал дээр эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайн биш байгааг илэрхийлж байна. За үүнийг батлах бас нэгэн чухал үзүүлэлт бол инфляцийн түвшин байдаг бөгөөд 5 дугаар сарын байдлаар инфляцийн түвшин 11.2%-аар гарсан буюу төв банкны зорилттой түвшнөөс дээд интервалынх нь түвшнөөс 3%-аар өндөр байгаа. Тэгэхээр энэ нөхцөлд Монгол улсад ажил эрхэлж байгаа ажиллагчдын бодит цалингийн индекс өсөх чадваргүй болж байгаа буюу нэрсэн дөнгөөрөө цалин 3 саятай тэнцэж байгаа ч бодит цалингийн индекс дөнгөж 0.4% өсөлттэй байна. Ийхүү инфляц өндөр байгаа нөхцөлд иргэдийн бодит гар дээр авч байгаа цалин буурч иргэдийн худалдаа авах чадвар муудаж байгаа дүр зураг эдийн засагт дийлэнхүү ажиглагдаж байна. Иймд эдгээр эдийн засгийг эрсдлийг бууруулахын тулд бодлого талаас ямар арга хэмжээг авч байгаа вэ? Макро эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлдэг үндсэн бодлогын арга хэмжээ нь 1-р мөнгөний бодлого, 2-р төсвийн бодлого байдаг. Тэгвэл төв банкны зүгээс инфляцийг зорилттой түвшинд тогтвортой хадгалах зорилгоор мөнгөний бодлогоор хэрэгжүүлдэг гэсэн үг. Тэгэхээр Монгол банкны хувьд аваад үзэх юм бол 2025 оны 3 дугаар сард бодлогын хүүгээ өсгөж 12% хүргэснээс хойш одоо хүртэл энэ түвшинд хадгалж мөнгөний бодлогын төлөвийг хатуу хэвээр хадгалсаар байгаа юм а. 2026 онд гаргасан мөнгөний бодлогын шийдвэрүүдийг аваад үзэх юм бол 1-р сарын байдлаар за хэрэглээний зээлийн үр орлогын харьцааг 45% тогтоох банкуудын заавал байх нөөцийн хувь хэмжээг нэг нэгжээр нэмэгдүүлэх зэрэг макро зохистой бодлогын шийдвэрүүдийг гаргасан. Харин 3 дугаар сард бодлогын хүүг 12% хэвээр нь хадгалсан бол 4 дугаар сарын үед макро зохистой бодлогын хүрээнд дахин банкуудын заавал байх нөөц тооцох их үүсвэрт өөрчлөлт оруулж ерөнхийдөө банкуудыг гадаадаас их үүсвэр татах тохиолдолд илүү урт хугацаатай их үүсвэр татахыг нь дэмжсэн хөшүүргийг бий болгосон гэсэн үг. Ингээд харах юм бол төв банкны бодлогын арга хэмжээ нь ерөнхийдөө хатуу төлөвт хадгалагдаж санхүүгийн системд эрсдэл үүсгээс сэргийлэх чиглэлд арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өмнөд урдсанчлан инфляц 11.2% хүрч төв банкны зорилттой түвшнээс харьцангуй өндөр түвшинд хүрээд байгаа ч мах шатхуун зэрэг нийлдүүлэлтийн шинжтэй үнийн өсөлтөөр голлон тайлбарлагдаж байгаа учраас мөнгөний бодлогын уламжлалт арга хэрэгслээр энэхүү инфляцийг бууруулахад хүндрэлтэй байгаа юм. Гэсэн ч зарлын шинжтэй 2 дахь үеийн нөлөө болон зах зээл дэх инфляцийн хүлээлтийг удирдах, ялангуяа эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд цаашид аливаа сөрөг шок үүсгээс сэргийлэх хүрээнд бодлогын төлөв инхүү харьцангуй чанга төлөвт хадгалагдаж байгаа юм а. Харин макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь илүү санхүүгийн салбарын тогтвортой байдлыг нь хангах зорилготой байгаа юм. Тодруулах юм бол цар тахлын дараагаас эдийн засгийн идэвхжил харьцангуй сэргэж зээлийн өсөлт 2024 оны эцэст 35% хүрсэн бөгөөд үүн дотроо бизнесийн зээлээс гадна хэрэглээний зээлийн өсөлт бүр 40% хүртэл эрчимжиж байсан. Иргэдийн хувьд энэхүү банкнаас авах зээлийн хэмжээ нэмэгдсэний зэрэгцээ банк бусаас авах зээлч нэмэгдсэн нь цаашдаа эргээд зээлийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэх, зээл чанаргүй дэх эрсдэл өндөр байсан тул энэхүү зээлийн өсөлтийг хязгаарлах, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалах бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн гэсэн үг. За дээрэс нь иргэдийн амжиргааны чанарт дэмжлэг үзүүлэх зорилгоор бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Энэхүү 26 оны 5 дугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээлийн өсөлт 17.1% хүрээд байгаа нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад саарсан үзүүлэлт бөгөөд хэрэглээний зээлийн хувьд мөн 9.1% өсөлттэй болж саарсан бол бизнесийн зээлийн хувьд 17.6% буюу харьцангуй өндөр түвшинд тогтвортой өсөлттэй байна. Харин дараагийн нэг чухал макро асуудал мэдээж төсвийн бодлого байдаг. Монгол улсын засгийн
газар 2026 оны 3 дугаар сард Century 5 бондыг амжилттай олон улсад гаргаж, өөрийн удирдлагыг харьцангуй амжилттай хэрэгжүүлж байгаа хэдий ч сүүлийн жилүүдийг харах юм бол экспортын орлогоо дагаад төсвийн зардал тэлэг хандлага үргэлжилсээр байгаа. Тэгэхээр Монгол улсын төсвийн хувьд одоогийн байдлаар буюу 2026 оны 5 дугаар сард төсвийн тэнцэл 1.4 их 80 төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилдээ харьцуулахад 5 дахин өндөр дүнг болж байгаа юм аа. Монгол улсын иргэн аж ахуйн нэгжбэр улсдаа тодорхой хэмжээний татвар төлдөг бөгөөд төсвийн зардалтай холбоотой гарч буй шийдвэр болгон хүүхэн бүрийн орлого хэрэглээ амжиргаанд шууд нөлөө үзүүлдэг. Монгол улсын нийт хүн амын ажил эрхэлж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь буюу 5 хүн тутмын нэг нь төрийн албан хаагч байдаг. Тэгэхээр төрийн бодлоготой холбоотой шийдвэрүүд нь нэн чухал байдаг. За 2025 оны 5 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн тоонуудыг авч үзэх юм бол Монгол улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 9% өсч 11.7% хүрсэн бол төсвийн зарлага өөрөө 18.7% буюу орлогоосоо тэлж 13 их надад хүрсэн байна. Төсвийн зардал гол нөлөө үзүүлж байгаа зардлын хувьд гэх юм бол бараа бүтээгдэхүүн үйлчлэгээний зардлаас гадна хөрөнгийн зардал аль орчим хувиар өссөн төсвийн зардлыг өсгөхөд гол нөлөөг үзүүлсэн. За тэгвэл нөгөө талдаа төсвийн орлогын бүрэлдэхүүнийг авч үзэх юм бол нэмэгдсэн үржитгэн албан татвар болон нийгмийн татгалын орлогын өсөлт орлогыг гол нөлөөг бүрдүүлсэн бол нөгөө талаасаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон онцгой албан татваруудын түвшин буурсан байгаа нь төсвийн орлого маань иргэдийн хэрэглээтэй хамааралтай байгаа нь төсвийн орлогын бүтэц тогтворгүй байгааг илэрхийлж байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэхин тулд засгийн газар татврын шинжилгээний томоохон багцыг улсын хуралд хэлэлцүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нөвөт болон татврын удирдлагын тогтолцоог хамарсан өргөн хүрээтэй өөрчлөлтүүдийг багтааж байна. Эдгээр шинжилгүүд нь 2027 оноос хэрэгжихээр яригдж байна. Ингэснээр 2026 оны 2 дугаар улирлыг авч үзвэл нэг талаасаа төсвийн алдагдал, зардлын дарамт нэмэгдсэн сорилтын үе байсан бол нөгөө талаас татврын орчныг шинжлэх, төсвийн бүтцийг сайжруулах чиглэлд бодлогын идэвхтэй өөрчлөлтийн үе болж байна. Ингээд эдийн засгийн төлөвийг ерөнхийд нь авч үзэх юм бол гадаад зах зээл дэх геополитикийн тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа өнөөгийн цаг үед Монголын эдийн засаг харьцангуй өндөр өсөлтийг үзүүлж байна. Гэвч энэхүү өсөлтийн дийлэнх хэсгийг уулуурхаан салбарын өсөлт тайлбарлаж байгаа бөгөөд түүхийн эдийн экспортын орлого өмнөх оноосоо сэргэж төлбөрийн тэнцэл гадаад секторын төлөв харьцангуй сайн үзүүлэлттэй байна. Гэвч дотоод эдийн засагт уулуурхаагаас бусад салбарын хувьд идэвхжил харьцангуй саарч эдийн засаг потенциал түвшиндээ хүрч тогтворжих хандлагатай болж байгаа юм аа. Үүний дээр инфляцийг авч үзэх юм бол хэдийгээр инфляцийн түвшин эрчимжээд байгаа ч гэсэн суур инфляц харьцангуй бага бөгөөд дийлэнх хэсгийг нь мах болон шатхуун зэрэг нийлүүлэлтийн шинжтэй цөөн бүтээгдэхүүний үнийн өсөлт тайлбарлаж байгаа юм. Иймээс засгийн газрын зүгээс энэхүү шатхуун болон хүнсний нийлүүлэлтийг суур бүтэц талаас нь амжилттай зохицуулж хэрэгжүүлж чадах тохиолдолд мөнгөний бодлогын хатуу төлөвийн нөлөөгөөр оны эцэст инфляц алгуур буурах боломжтой. Гэвч төсвийн зардал үргэлжлэн тэлэх нь инфляцийг өдөөх эрсдэлтэй тул төсвийн сахилга баттай оновчтой зарцуулалт чухал хэвээр байгаа юм. Цаашид манай эдийн засгийн тогтвортой байдал нь гадаад эдийн засгийн төлөв байдал, ялангуяа дайны төлөв, томоохон төв банкуудын гаргах бодлогын шийдвэрээс хамаарсан гадаад эрэлт, гадаад хүү болон ханш, түүхийн эдийн үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаарах бөгөөд дотоод дахь бодлогын зохистой байдал мөн чухал ач холбогдолтой юм аа. Ийхүү таны бизнесийн болон хувийн санхүүгийн шийдвэрийг оновчтой байхад дэмжлэг болох зорилгоор Insights таймлан хүргэлээ.